За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд хэдүүлээ өсвөр насны жирэмсэл дугаархан парт 17-оор уулзаж байна. Би энэ 7 хоногт штэ. Миний төрсөдөр болоо. Тэгээ би баган төрсөдөр мөдрөө тэмдэглээд гадуур яваад ер нь амар завгүй 7 хоног өнгөрсөн. Тэгээд одоо бичлэг хийж байна. Одоо өнөөдөр бол 5 дахь өдрийн орой. Би чи ихрийн орны хохгүй юу. Тэгээд төрсөдөр болохоор нэг тийм чанангуй нэлцдэг. Тэг яг тэрүүгээрээ нэг тийм амар сүртэй бол тэмдэглэсэнгүү сайхан найзуудтайгаа уулзаад бэлэг аваа. Тэгээ манай найзууд айгүй хөрхөн надаа бэлэг өгсөн. Тэг манай найзууд надад бүр өнөртөө өсгсөн байвал яах вэ? Энэ бүр ингээд яг миний энэ зуны персона тэгээд миний энэ зуны нүүр бол энэ өнөртөө ус байх уу? За тэгээд энэ 7 хоног нэг тиймэрхүү сонир хачинтай гарч орсон. Шоуцсан нэг тиймэрхүү 7 хоног болж өнгөрсөн. Тэгээ гоё байна. Тэгээд 100 цаг ирж ийн. Миний төрсөн өдөр эхлээл ер нь 100 эхэлдэг байгаа. Тийм болохоор та бүхэндээ 100 аль бие осоор эхэлснийг мэдэгдэж байна. За тэгээ алцсаныхаа яхаа бичлэг рүүгээ оръё. За өнөөдрийн маань ярих асуудал болохоор Unexpected Show-ны маань season 1 болон season 2-т оролцсон OG буюу original дээр үеийн хосуудын маань нэг байгаа. 15 настай Lexus одоо 9 сартай жирэмсэн гинэ. Тэгээ түүний ээж нь болохоор Kesley 31 настай. Тэгээ ээж нь ах жирэмсэн болсныг мэдээд айгүйх ууралсан, харамссан, урам хугарсан гэдэг амар олон эмошн зэрэг мэдэрсэн. Хүүхдийнх нь аав 17 настай Shayden, анх Lexus, Shayden 2 12 настай танилцчихсан гинэ. Эхлээд Lexus Shayden-ний найзтай нүү ирж агаад Shayden-тэй танилцчихсан. Тэгэл анхны харцаар дурлсан гинэ. Вау, ямар царайлаг ах вэ гэл харилцаж эхлээл крашилсан гинэ. Хүмүүс Lexus-ыг жирэмсэн болсны дараа за энэ хоёр удахгүй саландаа. Lexus угаасаа өөр хүнээс хүүхдтэй олоод сургууль соёлжгүй нэг тийм амьдралаа сүрүүлсэн тийм эмэгтэй болох юм байна гэж ярьцгааж байсан ч гэсэн Lexus Shayden 2 бол өстой хизээ залахгүй. Бит хоёр бол одоо өсвөр насны хүүхдүүд гэхэд хамаагүй төлөвшсөн хосуудаа гэж өөрсдөө тодорхойлж ярьдаг. За ингээ энэ хэд сүүлийнхаа яхонд орж байгаа. Тэгээ төрөх нилээн төгцсөн учраас эмчин ингээ хэлдэг байхгүй. За ингээ сайн алхаа, сайн хөлгөө хий. Тэнгүүд ингээд 15 настай, нэг нь 17 настай хүүхдүүдэд юу гэж зөвлөдөг гэж хийвэл хоёрт туслана шүү гэж хэлдэг. Зөө ээж мэж яах нэжүүд яах гэж байгаа. Тэгснэ бүр үннийг л хэллээ. Тэгээ төрхөр чинь гээл суулгад тавь заа юу гэд. Яагаад гэхээр Lexus Shayden 2 бэлгийн идэвхтэй амьдралтай байгаа. Ер нь амар эртнээс эхлээд бэлгийн идэвхтэй амьдралтай байсаар ирсэн учраас эм чин дахиад жирэмсэн болч магадгүй ч гэсэн суулгаас тавих гад яарад байгаа. Shayden-ийн хувьд болохоор аав болно гэдэгс ерөөсөө айгаагүй, харин Lexus-ийн ээжээс нь хамгийн их айжсэн. За тэгээ энэ бүр аимшигтай түүх заа юм манайхаа. 3 жилийн өмнө Shayden 13-тай Lexus 12-тай байхад Lexus-ийн ээж нь ингээ шүн сэрсэн байгаа байхгүй юу. Тэгээ шүн 12:30 үед сэрээд гэрлээ асаасан чи охин нь гэртээ байгаагүй. Тэгээ ээж нь бүр амар айгаад цагдаад хэлээд ирэл хайгууллаа бөө юм болоод 4-5 цаг хүртэл хайсан байгаа үүрийн. Тэгээ хаанаас олсон бэ гэхээр 2-3 км-ийн зайд оршдог Shayden-ийнхаас өглөө эрт олсон байдаг. Тэгээ олохдоо бүр нэг оронд унтаж байхтай охин насаа үдцэн байхыг олсон байгаа охиныхоо. Тэгээд ээж нь бүр Shayden-д амар дургу болсон. За дахиж энэ хүүдээ хүзүүсээрээ холбоод үзээрэй чи гэдэг дээрээ тавьсан байсан гинэ. Бүр тас хорцсон байсан заяа. Тэгээд анх жирэмсэн болох үед нь ээж нь эцэг нь хийн гэж асуусан чинь Shayden гэж хариулаад тэг бүр цус харвах төгсөн гинэ. Миний үзий яддаг Shayden үү? Нөгөө Shayden үү гэл бөө юм болсон. Lexus хэлэхдээ Shayden бол муу залуу. Би бол муу залуу татагдсан сайн охин байсан гэж өөрийгөө тодорхойлж байгаа. Kesley чинь 31 настай айгүй залуухан эмээ болж байгаа учраас найз нөхөд болон хамт олонных нь grandma shower хийж хөр болдог заяа. Эмээ болсны баяр хийж хөр болдог. Яагад гэвэл Kesley бүх ачаа ганцаараа үүсэж байгаа. Яагад гэвэл нөгөө хоёр хүүхэд нь угаасаа ажилгүй орлогогүй учраас тэр хүүхдийг төрөөд нэлийн том болтол нь мэдээж Kesley бүх асуудлыг өөрийнхөө нуруунд дээр үүрч явнаа. За тэгээ Kesley эхлээд эмээ болж байгаагаас амар хитсэн. Яагад гэвэл хүүхэд нь өөрөө 16-тай жирэмсэн болсон. Нэмээд хүүхэд нь 16-тай жирэмсэн болж байгаа учраас өөрийнх нь хэр эцэг их вэ гэдгийг тэр явдал бол харуулад өгч штэ хүмүүст. Тэгээ тийм гэж бодоод айгүй хэцэн гинэ. Яана би ингээд айгүй муу ээж, муу
эцэг их байсан юм байна да гэж бодоод. Тэг хамгийн гол хэцүү юм гэх юм бол өөрөө 16 дэх жирэмсэн болсон. Тэг насаараа яасан эрт хүүхэд төрүүлсэн, яасан залуугаараа хүүхэд төрүүлсэн гэж адлуулж, чичлүүлж, шүүмжлүүлж исэн учраас охиныгоо яг тийм замал туулах юм байна л да энэ гэд аюухтэйг санаа зовж исэн гинэ. Тэг Келсигийн хувьд болохоор би одоо ч залуухан байна. Тэг хүнтэй танилцсан, цаашдаа дахиад хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байсан ч гэсэн одоо энэ мөрөөдөл маань биелэхгүй болж ах шиг байна гэд санаа алддаг. За тийг ингээ сайхан үдшилгээ бэлдээ, сайхан үдшилгээр ингээ сууж исэн чинь Lexus залгаад "Им ч одоо ирээ төр гинэ. Яах вэ? Та имлэг дээр хүрээд ир" гэд залгаж байгаа зав. Тэг Келси энийг юу гэж хүлээж авдаг вэ гэхээр ганц удаа миний өдөр байх ёстой байтал дахиад Lexus гарч ирж байгаа. Тэг угаасаа л юм байдаг. Хизээж надад зориулагдсан миний өдөр гэж байха болсон гэж байгаа Lexus-ийг гаргаснаас хойш. Тэг хөөрхийн амтаа найзуудтай хорогдож жоод нэг юм уу имлэг явж байгаа. Of course, this is happening on the one day that has been planned for me, myself, and I. It happens, Ээж нь залгаал баахан сандарч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Lexus би цүнхээ аваагүй, хүүхдийн цүнхээ аваагүй, зүгээр л имлэг рүү явж ийна гэл амар сандраал заяа. Тэгээд жил өвдөж ядж яхад нь шэйдэн гээ өвдгийг нь ингээ дэрлээ хөвтцсэн заяа. Эхнээсээ юм байх юм oh my god. Lexus элдэх гоё чинь толгойч амар хатуудыг амар хүнд байна гэсэн чинь би хүүхдээ ингээ толгоогоор илж штэ гээ гүрийгээл хөвтөд идэг заяа. Имлэгт очиод базлалтаа хэмжүүлсэн чинь нээлт биш болж таарад зур хуурамч базалт болж таараа тэрэд бөөндөө гэртээ хайрцааж байгаа оройн. Тэгээ сандарсан Lexus шэйдэн хоёр бүр уц муцаач аваагүй заа цүнхээч аваагүй гараад ирсэн. Тэгснэ за ашгүй угаас юу ч бэлдээг байсан ашгуудаа хуурамч дуудлага байсан байна гэд тэр хоёр баярлж байгаа бол ээж нь хөөрхийн амтан найзууд нь тэр хэмийг бэлдээд үдшилэг хийж өгж хахад хаяад гараад ирж хахад хуурамч дуудлага байсанд нь мэдээж урам нь хугарсан. Lexus-ийн 3 үеэр өсвөр насны ээжүүд гинэ. Эмээ Робин нь 55-тай, ээж Келси нь 31 настай, өөрөө 15-тай гэж байгаа. Тэгээ гэрийнхаа эмэгтэйчүүдээрээ цуглаад охиныхоо өрөөг бэлдэж байхдаа ярьж байгаа. Одоо төрөх охин маань л яг энэ чөтгөрийн тойргийг эвдэндээ гэл. Келси бол маш их айж байгаа. Тэгээ өөрөө 15-тай хүүхэдтэй болсон учраас миний тулсан бүх зовлон охин маань тулна. Тэгээ би бол угаасаа сургууль соёлд сууч гэж бодоогүй, шууд ажилд орсон, шууд одоо үүрэг хариуцлага ухамсарлал бүх юмаа хаяал одоо бизнес юм хийгээл амьдралын төлөө зүтгэсэн. Харин Lexus мөрөөдөлтэй, сургуультай, боловсралтай хүн болъё гэж мөрөөддөг байсан. Одоо ингээ бүгдийг хаях болчлоо гэж харуулдаг. Ер нь Келсигийн хувьд Lexus-ыг яг өөрийнхөө замналаар явна гэж амар итгэж үнэмшиж одоо тэгдэг заяа. Яг үндэ өөр аятайхан замналаар ч гэсэн явж болно шүү дээ. Ерөөсө тэр талыг харахгүйгээр дандаа хүн талыг орж хараад идэг. Жирэмсэн баснаас хойш Келси Шэйднийг 7 хоногт 2 удаа хонхогийг зөвшөөрсөн гинэ. Тэгээ тэгж хонжохдоо Шэйдэн гой байнгын унтжээдэг заяа. Яад нөгөө хоригдсан мэхээр ээж нь угаасаа Шэйдэнд дургу. Тэглээж энэ хоёр ингээ байнга байгаад одоо бэлгийн харилцаанд байнга орох нь угаасаа эдний насныханд болохгүй штэ. Шэйднийг дуудаа хүүхдээ ор босголцоод өгөө гэд явуулсан чинь Шэйдэн нэг юм туртай дургын босч байгаа юм заяа. Тэг ингээ эргүүлж тойруулж харж ярьж яснаа. Энэ миний амьдралтай ээжээс хамгийн хэцүү юм байна. Таны ээж юм хоёр чи хийчих юм байна гэд яваад өгдөө за мангарын нийтдээ. Тэгээ Lexus хойноос нь санаа зовсондоо юу яриад байгаа юм бэ? Тий ингээ туслахгүй мүү гээл дадаа гэл араас нь яваад өгсөн чинь намайг хараал ийцэн бухимдуулахаа бол гэж хэлж байгаа юм заяа. Ээж эмээ хоёрын нь хажууд. Тэгээ Lexus хэлж байгаа иймэрхүү заваан одоо муухай те ааш зам байн гаргадаг. Яагаад гэвэл би л ганцхан тэр хүний тайвшрал чи миний мансуурал гэдэг шиг тийм. Би л ганцхан тэр хүний тайвшрал, түүний дэмжлэг, emotional support гэж байгаа. Ярилцаж тайвшруулдаг ганц хүн нь би учраас над руу тэгж муухай ажилтгаа. Тэг ингээ бүр ингээ тасцсан за угсаа надад тэгж харстай мөө гэл. Тэг мэдээч ээж нь энийг хажуунаас нь харах бүр амар хэцүү байгаа. Өгтлээ хичээж өссөн ганц охинтой нь бүр яаж харцаад байгаа юм бэ тийм үстэй. Тэгээ Lexus-ийн ааваас нь бас нэг иймэрхүү ялгарсан байдалтай хандлага гарч исэн учраас Lexus-ийн ааваас нь салаад охиноо ганцаараа өсгөхөөр шийдэжсэн. За ингээд жинхнээсээ төрөх өдөр болноо. Тэгээ төрөх болсон тухайгаа Шэйдэн лөө хэлдэг байхгүй юу? Шэйдэн ингээд яг нэвтрүүлэгт ороод ярилцлага сууж ирсэн. Тэгсэн чинь Lexus залгаал. За би одоо ингээд 5 сар төрлөө штэ гэж хэлдэг байхгүй юу? Тэгсэн чинь Шэйдэн ингээд уйлал заяа. Энэ үед нэвтрүүлэг нь амар гоё найруулгатай байсан юм билээ.
Тэгээд имлэгрээ явж явах үед ээж нь бүр ингээл амар үглээл заяа. Өнөөдөр бол чиний сүүлчийн эрх чөлөөтэй байх өдөр. Одоо ингээд насан туршид чинь нүрэг хариуцлага гэдэг юм дагна. Одоо ингээд чиний амьдрал чинь өөрчлөгдлөө гэл байнгын үглээ яваад идэг. Тэгээ ер нь хүүхэд гаргахаасаа ер нь нэлээд драма авсан юм их тийм шүү. Тэгээ Шэйдний ээж хүртэл амар догтлцсон имлэг рүү хамт явахаар ирдэг. За Шэйдний ээжийн хувьд хальт дуртахад 40 настай 5 хүүхэдтэй эмэгтэй гэж байгаа. Тэгээ мэдээж хамгийн том нь Шэйдэн лээлгүй. За ингээд Скарлет охин төрнөө. Тэг яг Шэйдэн заяа царай. Тэгээ баасын нарчих гэж бөө юм болж байгаа. Лексус Шэйдэн хоёр ингээд баасын нарчихал бөө юм болол. Тэ ямар заваа юм бэ? Гэж. Тэгээ тэгсэн ч гэсэн яг Шэйдэн ч өөрөө доороо амар олон дүүтэй. Тэгээ охиноо гараал амар хайлж урсаал. Би ч бүхэхээрээ охиндоо зориулна. Юугаарч тутахгүй. Ээж автагаа хамт өснө. Миний охин тийм хайр хүртэх хэрэгтэй. Гэлээгөө sweetтэй ингэ нөө анх аа болж байгаа энэ хүүхдүүдийн сэтгэлийг сонсгоор надад амар хөөрхөн санагдаад байдیں۔ We're not prepared to be parents. I don't think any teenager can be prepared to be a I parent. think anybody is ever prepared to be a parent. No, because you have no idea what it's like. За Шэйдний хувьд бол охиноо үнэхээр сайн хардаг. Одоо ингээд мангар туршлагатай байгаа байхгүй дүүнрээ өсгцэн болохоор. Ингээд айгуусаа хараад гисэн чи Кейси гайхаж эхэлж байгаа. Нүү Шэйдэн чи ийм байсан юм уу? Тэгээ Шэйдэн ч бүтэн цагийн ажил хийж байгаа. Шууд Лексуст ирж тусалдаг. Охиноо сайн авж байгаа гэл амар ингээд гайхацсан. За ингээд төрсний дараа 6 хоног өнгөрөөд Келси болон Шэйдэн хоёр ажиллаа тус тусдаа хийхээр явцсан. Тэгээд анх удаага Лексус охинтойгоо ганцаараа үлдэж байгаа. Тэгээ өөдөө заяа нөгдөг ч ээж рүү залгаж байхгүй. Ээж би усан дормоор байна. Ядраад байна гэж залгасан чи ээж нь би ч гэсэн ядарч байна. Хүүхдээ аваад усан доор одоо ингээ бүх юм хүүхдтэйгээ хийж сур заа юу гэд. Тэгээ ээж нь цаашаа өглөөл заяа. Ер нь ээж нь айгу өглөө. Би ингээ ажил дээрээ ядарч ирчээд гэртээ ахиад хүүхд харна гэхээс бүр үнэхээр өстэй толгой харцааж байна. Лексусыг баг вахт нь болохоор эмээ нь хардаг гэсэн гинэ ажиллаа зохицуулаад эмээ нь тусалж өгдөг байсан. Тэгэнгүүт Келси бол тэгж чадахгүй. Би өөр гэсэн амьдралтай хүн. Тийм болохоор надаас бити тийм хайр хүлээгээрэй гэд шууд хэлдэг заяа. Ясан муухай. Гэлтийн өдөр болж бөөндөө сайхан гэртээ амарч яадаг. Тэгээ охин амар уйлаал нөгөө няраа ингээл амар уйлдэн штт зогсолтгүй яг юу болоод байгаа юм мэдтгүү. Тэгээ тэр үеэр ингээл Лексус аргатгыг хичээгээл аваал чаваас яваал идэв. Тэгсэн чинь Шэйдэн ингээл доороос харж өвдөжэл гаранд нь 8 суугалчгаа тэгвэл өөрийгөө ингээд цочоохгүй ингээд амар байдгийн ингээл. Тэгээ энэ хоёрыг нөгөө өрөөндөө үзэж тарж байхад Лексусийн ээж нь бол бүр нилийн залхацсан байртай. Энэ бүхнээс үнэхээр залхаж ийн гэд сууж яадаг. Тэгээ Шэйдний хувьд доороо олон дүүтэй учраас хүүхэд харсан туршлагатай гэж өөрийгөө тодорхойлж байгаа. Лексус охиноо тайвшруулах гад соос гөхөх гээд ингээд соос гөхөж идэх байхгүй. Тэгсэн чи Шэйд ингээд шууд булаага авчиж байгаа. Тэгээ бүр охин нь бүр ингээ амар чангуйлал. Тэгсэн чинь бүр Кейси диску заяа. Яа хүүхдээ уйлалаа байгаа юм бэ гэл орилол орж иж байгаа. Тэгсэн чинь Шэйдэ хариуд нь соос гүгөө соос контент ч тийм. Тэглээч жоохон уйлж байгаа тайвшир чинь уйлдаггүй хүүхд гэж байдгүй гэл. Уйлуулаа л идэг. Тэгээ хөөрхөн амтай охиныг Лексус ч тайвшруулсан байхгүй, Шэйдэн ч тайвшруулж чадахгүй, эцсийн эцэст Кейси буюу эмээ нь орж ирээд хуурайлаа, соосгийн нөгөөд нэг юм охиныг тайвшруулж байгаа. It's only been an hour since I fed her. Shayden, I'm not gonna have her sit here screaming like this. I'll get her calm down. She's not gonna calm down. Seriously, Lexus. Тэгээ Келси Шэйдэн хоёрын харилцаа бол угаасаа айгүй муу. Тэгээ яг энэ соскны хэрүүлээс болж цаашид маш их зүйл өрөндөг байхгүй юу? Хоёрын хайртай хүн нь хин хэнийг ойлгохыг хүсгүй хагаад хамгийн их хүн дээр тусч байгаа хүн мэдээж Лексус. Лексус болохоор аль болох ингээд ээж Шэйдэн хоёрын хажууд тааруулах гэж хичээд юм байна харилцаагаа. Тэнгүүд ээжийнхэн зүгээс ингэж хардаг байгаа байхгүй юу? Лексус Шэйдний хажууд ингээд шал өөр юм те сул дорой ийм болчдөг. Тэр байдлыг хараад урам уурдаг гинэ. Охиныгоо ингээд хичнээн хичээж байгааг юусоо ойлгохгүй Шэйдний хажууд ингээд худлаа маяглаад байна л гэж бодоод байгаа юм шиг байна. За тэгээ энэ хоёр ингээд хүүхдээ уйлуулаад нөгөөт нь бүр ингээд зогсохгүй заяа. Тэнгүүд аргаа бараа сооск нөгж байгаа. Тэгээ нэгэнт ингээд нэраа хүүхд чинь хэрчээг аваад уйлаад ирэхээр бүр амар уйлдэн штэ. Тэгэл бүр майшуул гэж байгаа байхгүй. Тэгээ Лексус бүр ингээд зураглаачийг оруулахгүй бүр хаалга тас хийдэл хаагаал. Тэгээ энэ үед Кейси ингэж ирдэг. 17 настай хулиган миний гэрт орж ирчээд миний охин Зэ хоёртой ингэж харьцах юм уу
За тэгээ Lexus айгу өрөвдмөр заяо. Гэртээ ингээ найз залуутайгаа ээжтэйгээ охинтойгоо амьдардаг ч гэсэн амар их ганцаардаг гинэ. Яагаад гэвэл ээж болон найз залуу хоёр нь хоорондоо ойлголцохгүй тэр ойлголцохгүй байгаа стрессээ Lexus рүү бүгдийг нь гаргадаг аа. Тэнгүүд ерөөсөө ингээд тэр хоёртой ярилцах гэхээр дандаа өөрийнх нь буруу болчдөг. Нэг бол дандаа ингээд хэрүүлэр дуустдаг. Тэгэд аргаа бараад ээжигээ амарч байгаа өдөр охиноо харуулад хоёр найзаагаа дуудаж ярилцахаар болноо. Тэгээ хоёрхан л найзтай. За guys, дундуур нь нэг сурчлагаа явуулъя. Та хэд энэ Viber Fit-ийн Moringa болон Ubik хэрэглээд үзээрэй гэж би санал болгож байна. Тэгээ Viber Fit компани зүгээс яг энэ хүү Moringa болон Ubik багц цолгоо гаргасан мэлээ. Тэгээд энэ хүү багцыг худалдаж авсан хүмүүс дундаасаа 3 азтан шалгаруулсан заяа. Нэг эхний азтан нь сургалтын төлбөр хожино. Бүтэн жилийн сургалтын төлбөр шүү guys. Хоёр дахь нь болохоор нэг семестрийн сургалтын төлбөр хожино заяа. Гурав дахь нь болохоор MacBook Neo хожино гэсэн. Тэгээ яг нөгөө нэг оюутангуу айл нь одоо оюутангуу хүн азтан болчвол яах юм бэ гэвэл шууд ингээд дүүцүүлээд мөнгөний өгчих юм бэлээ. Тэгээд амар гоё. Бараг тэр чи 5 сая нэмэх шагналын сан байгаа штэ. Тэр та бүхэн маань эрүүл мэндэд хөрөнгө оруулаад давхар азаа үзээд тиймхүү суглаатай энд оролцоорой. Тэгээ Moringa болон Ubik хамт хэрэглэснээр таврын гаралтай, батг гаралт болон арсны асуудлыг айгуун сайн шийдэж өгнө. Би энэ Ubik-ийг хэрэглэдэг. Moringa-г нь бол арай ууж эхлэегүй байгаа. Тэгээ Ubik нь бол хэрэглээд аюу гоё гэдэг амар зүйлэн амттай. Тэгсэр нарсанд аюу сайн юм бэлээ. За тэгээ Viber Fit компанийнхаа Facebook болон Instagram хуудасаар нь та бүхэн зочлоод яг энэ хүү багцыг худалдаж авах юм бол Viber брендийн Shaker болон Ubik Gummy-г бэлгэлж байгаа юм билээ. Би Ubik Gummy-г нь бол идээд дуусгацсан. Хоёр найзаагаа дуудаж ярилцсан бас их учиртай байдаг. Яагаад гэвэл шейдэн салаа авцсан байдаг заяа. Тэгээ соскны хэрүүлээс болоо салцсан байдаг. Тэгээ салахтаа бүр ингэж хэлсэн байгаа. Би чамаас саллаа. Гэхдээ би охиноо өөр дөрөө авна шүү гэж хэлээд хамаг юм аваа явцсан гинэ. Тэгээ түүнийхээ дараа уушлал гуйсан мессеж явуулсан ч гэсэн Lexus-ийн сэтгэл ал үнэхээр шархалсан. Тэгээ бүр ингээ хөрх юмтай айцсан. Яг уу ингээд үнэхээр шейдэн хүүхд авчвал яана. Тэгвэл надад тийм хуулийн юм байгаа илүү гэд найзуудаас айсан байдалтай асуудаг. Шейдний хувьд ингээ ярилцах гэхээр ярилцмааргүй байна. Нэг бол бүр ингээ уурлаад сонсоогүй юм шиг яваад өгдөг. Яг л хантай ярилцж байгаа юм шиг тийм төрлийн хүн. Тэгээ Lexus болохоор түүнийг тийм хүн одоо уурласандаа юу ч хамаагүй хэлдэг, эхлээд бодохгүйгээр шууд хэлдэг төрлийн хүн гэдгийг мэддэг ч гэсэн одоо ингээд энэ олон жилийн хугацаанд хамт байжлаа. Одоо ядаж ингээд надад миний сэтгэлийг шархлуулах юмыг мэдчихэж бити хэлээсэ гэж хүсдэг. За тэгээд уушлал гуйсан мессеж явуулсан юм чинь мэдээж энэ хоёр эвлэрж байгаа, эвлэрхийг оролдож байгаа гэсэн. Тэгээд Lexus яг энэ нөгөө шейднийг яваад өгсөн хагуур ганцаараа хүүхдээ харсан, маш их ядарсан. Тэгэд өөрөө шейдэн лөө хоёлоо ярилцъя гэд шүн дуудаад ярилцаад тэгээ шейдэ хонсон юм байна. Тэгээ түүнийг ээжтэй хэлдэхгүй ингээд өнгөрсөн чинь бит хоёр ярилцлаа гэсэн чи ээж нь бүр амар уурлаад юу яриад байгаа юм би шейднийг дахиж хонуулахгүй өнжүүлэхгүй гэж хэлээ эцтэй. Яхаараа чи миний дүрмийг дагдгүй ингээд амар чанга ойрлож хашгичдаг. За ер нь бол ээж нь тийм амарлаг 50 харагдж байгаа ч гэсэн ер нь дандаа ингээд тохинолгоо иэл хийдэг одоо. Lexus тайлбарлахаар оролцсон ч гэсэн ээж нь ерөөсөө сонсдоггүй. Тэгээ ээж нь бүр үнэхээр амар тесэрч байгаа. Яг шейдэн шиг хүн Scarlett-тэй яг ингээд та ингээд харцж байгаа юм шиг харцж ингээд чи боддоо чамайг дорд үздэг те. Ингээд айгүй муухай харцж ингээд боддоо хэцүү байгаа зү. Над яг тийм байд. Бити ингээд ийм сул торой одоо чи ээж болсон. Ээж хүн шиг байгаад. Одоо чиний амьдралд хамгийн чухал нь тэр шейдэн, бойфренд, найз залуу малуу чинь биш хүүхэд чинь. Тэгээ энэ угаасаа яг тэр ч төрийн тойрог явж гин. Улам дорддын заяа. Харжээ. Шейднийг байхаар 3-ын гуруулаа стресстж гин. Тийм байгаа зү. Гэт ингээ хашгичж эхэлдэг. Тэнгүүт Lexus та намайг ойлгохгүй байна гэж хэлэхэд Casey бүр амар тесрэл. Чанга загнаал. Би яг чиний наад 16 настай ээжийн байр суурин дээр байсан. Чиний наа гутлаж өмсөж гин гэж ярьдэн штэ. Бити намайг ойлгохгүй байна. Бити намайг ингээд өөр төвшний хүн гэж хараад бай. Би энэ бүхнээс чинь залхаж гин гэд. Амар уурлаа тэр ээж охин хоёрын хооронд бас хэрүүл болж байгаа. Тэгээ Lexus тэр та одоо ингээд намайг тайвшруулад нэг жоохон спорт үзүүлээд дэмжих юм дээр дандаа ингэж ойрлж хашгасдаг үстэй. Ийм болохоор ч би тантай ярилцдаггүй гэд босоо явцдаг. За ингээд соскны хэрүүлээс болсон салалтын дараа тэр хоёр эвлэрсэн ч гэсэн ээж хаа дүрмийг хүндлэхээр болдог. Тэгээ 14 цаг ажиллаад шейдэн
оройн нэрч хүүхдээ унтуулчаад буцаад явхаар болж байгаа. За мэдээж яг энэ хүү дүрм дагаалтыг бол Lexus санаачлаад хоёлоо одоо ингээд ээж дүрмийг дагая гэж хэлсэн байгаа. Тэнгүүд Shayden бол тэр дүрмийг нь олохтойгоо сонирхолгүй. Би яхаараа baby mama тий хүүхдийнхээ ээжтэй гэд төссөн үед уулзч болдоггүй юм. Би ингээд 2 жил чамтай уулзахгүй гэхээр амар дургу өрөөд байна. Би яг үндэ ингээд жирэмсэн байхаас ч өмнө чамтай хамт амьдрэгээ бодож исэн. Даа чи ээзээс ч юм болоо чадаагүй. Гэмэр дураараа юм яриад идэг заяа бас. Тэгснэ ингээд тэр хоёр ингээд амар нялуурал хөвчж байгаа штэ бүр. Тэгснэ хүүхдэн чинь уйлалаа. Тэг ингээд босгохдоо гуйн дээр нь алгадаж малгадаж заяа. Тэг продюсер асуудаггүй. Та хоёр юу яаж байгаа мó гэсэн чи. Тийм бит хоёр угаасаа итгэвтэй. За ингээ бодлого Lexus-ийн төрсөн өдөр болж 16-наас хүрдэгэ. Дээж нь бүр амар ядраатай стил өгүүлсээр заяа. Би уг нь ингээд sweet 16-гаа гоё өнгөрүүлээд аялаад, зугаалаад тэ найзуудтайгаа ингээ гоё өнгөрүүлэхийг зөвшөөрсөн юм л да. Уг нь бол бит хоёр аялах гэсэн. Таан ч одоо яа гэх үү? Хүүхдтэй юм чинь тийм зүйл байхаас өнгөрсөн. Тэгээ Lexus ингээд хүүхдээ хоолж идэв байхгүй юу? Тэгээд Shade-ийг ширээн дээр байгаа идэх юм аваад ир гэсэн чи ээж нь нэг юм хэлт юм шиг ингээ өгүүлдэв. Тэгсэн чи Lexus би ч гэсэн юм идэх хэрэгтэй юм байгаа зү. Гэсэн чи ээж нь чиний охин ч гэсэн тэгвэл юм идэх хэрэгтэй штэ. Ээж болсон бол бүр ингээд бүх хүний эрхээсээ бүх мөрөөдлөөсөө татгалз гэж байгаа юм шиг заа. Ээж нь бүр ингээд амар force хийгээд хүчлээд идэг охиноо. Тэг ингээд бэлүү барьж орж ирснээ нэх муухай заяа. За Lexus бос Алина лагаа үлээ гэснээр хажууд нь тортыг ингээд бараг шидчихээ яваад өгдөг за. Тэгснээр за одоо бүгдээрээ дуул. Нэх муухай албан хүчээр юм иж байгаа юм шиг нэх муухай. Okay, are we all gonna sing happy birthday? I'm trying my hardest. Like, I have my struggles, I have my frustrations. I come home from work and it's like, dishes are a mess, the house is a mess. You're home all day long. Like, you're a stay-home mom. Like, this baby sleeps. Тэг хамгийн амар нь ингэж хэлдэг за. Ажил гэртээ ирж яхад аягаад угаагаагүй гэр орон гэж нохоо хороо шиг байдаг. Чи гэртээ суудаг ээж үсттэй. Хүүхэд ч бас унтдгийн штэ гэж хэлж байгаа заяа. Төрсөн охиндоо тэгж хэлж ингээ боддоо. Гэр орон бол 75 дугаар асуудал өстэй манайхаа нэраа хүүхдээ байхад нөө. За ингээд энэ хүү үйл явдлууд гараад season 1 дуустаг season 2 эхэлж байна. Season 2 эхлэхэд Scarlett охин 9 сар хүрсэн байдаг. Эхний season-ийн нөгөө Sosk-ны хэрүүлээ штэ. Тэр хэрүүлээс хойш ер нь л эвлэхгүй явж агаад салцсан юм байна заяа. Салалтынхаа дараа Shade хит хитэн удаа гэр бүлийн хүчирхийлэл одоо хар тамхи хэтрүүлийн хэрэгэл зэргээр шоронд суусан гэж байгаа таслан сэргийлэх үйл ажиллагаар. Тэрнээс хойш Shade-д ерөөсөө харилцаагүй ер нь бол охиныг Kelsey болон Lexus 2 өсгөж байгаа. Тэгээ ингээ Shade алга болоод харилцаанаас дутаад төгсөн чинь Lexus Kelsey 2-ын ээж охин хоёрын харилцаа нэр сайжирсан гинэ. Тэр нэг таагаа уур амьсгал арилсан. Айгүй гоё байгаа. Өмнөхөөс хамаагүй илүү төлөвшсөн гэд ээж нь ярьж байгаа. Гэвч манай Lexus яаж зүгээр ах вэ? Shade-ийг сэтгэлдээ тээсээр л байгаа бөгөөд хамтдаа хүүхдээ өсөж том болохыг хармаар байна. Гэхдээ ээж мэдчихвэл алах байх та гэдэг. Яагаад гэвэл мен хоёр ээжээсээ нууцаар ярилцчихсан байхгүй. Чаталчихсан. Oh my god заяа. Манайха одоо бүр галзуу цаашаа заяа. Lexus-ийн нэг нууцыг хэлье. Тэр 6 дугаар ангиасаа хойш охин сонирхож эхэлсэн гинэ. Тэгээ 7 дугаар ангиасаа хойш охидтой бэлгийн харилцаанд орж эхэлсэн. Тэгээ хамгийн амар нь манайха салалтын үндсэн шалтгаан нь заяа. Sosk-ны хэрүүл биш. Lily гэдэг охинтой араар нь тавьж агаад баригдсан гинэ. Shade-ний араар тавьж агаад гарт толцсон. За тэгээд тэр уулзчихсан Lily гэдэг охин нь Scarlett-ад үнэхээр сайн. Тэгээ түүний яг өөрийн хүүхдчийг хайрладаг. Тэгээ бас одоо Lexus ч гэсэн Lily сайн, тэгээ Lily ч гэсэн Lexus сайн. Ер нь айгүй гоё харилцаатай байсан ч гэсэн амар хартай, амар бад зурны тийм controlling охин байсан гэж байгаа. Тэгээ уцын шалгаад Shade-тэй харилцаатай байна уу? Бусад одоо найз охтуудаа яаж харилцаж ин мэрэлж дээ. Бүгдийг ингээ хянаач шалгаж яадаг. Тим амар айхтар амтан байсан гинэ. I started messing around with one of my friends. Her name's Lily. Well, like when I was in like 7th grade. Тэгээ түүнээс нь болоо салсан. Тэгээ Lily-тэй учирсан харилцаа нь маш их өртөгтэй байсан. Shade бит хоёрын харилцааг зайлгсан. Би хизээж Lily дурлаагүй байсан болоосой гэж ярьж байгаа. Хамаг юм ингээд зайлгцсан заяа. Тэгээ Lexus ярьж байгаа хгүй Lily бит хоёрын харилцаа хамаг юмыг зайлгсан. Би Lily-д ингээд бүхнээ зориулсан. Гэхдээ Lily юу ч болоогүй юм шиг хаяа явцсан.
Тэгээ сүүлийн нөгөө нэг дугаарууд дээр Shade айгу тийм муухай бүдүүлэг айсан гаргаад байсан. Тэр нь болохоор Lily-тэй явуулдаж байгааг нь гадарлцсан байсан үе гинэ. Тийм байсан учраас айгу тийм муухай бүдүүлэг айсан гаргаж муухай үг хэлжсэн. Түүнийг нь бол Lexus ойлгосон. Тийм ч учраас эцсийн удаа хичээгээд Shade-нтэй нийлж одоо хамгийн сайн ээж болон эхнэр байхаар хичээнэ гэж байгаа. Even done anything. Like, I wish I would have never fallen for her or wanted to be with her. And now she's completely out of my life and I don't talk to her anymore. Охиноо хараагүй Shade бүхэлдэн 4 сарын дараа нийгэм хүүхдээ харна. Тэгээ Shade бол салтынхаа талаар ингэж хэлдэг. Lexus-ыг миний араар нэг охинтой явж байхыг мэдсэн. Гэхдээ би Lexus-ыг бол яг бисексуал гэж бодохгүй байна. Зүгээр л юм хальт шохоорхол нэг юм сонирхол байсан баха. Яагаад гэвэл өмнө нь ингээ Lexus эрэгтэй эмэгтэй хүмүүстэй ингээ хамт бэлгийн харилцаанд орж ингээ зүүдэлдэг гэсэн гинэ. Тэгээ тэр зүүдэл нэг туршиж үтсэн юм бах. Тэрнээс бол яг нөгөө сэтгэл зүгээрээ бүр арайч тийм охин хайрлах хэмжээний бол биш баха гэж найдаж байгаа гинэ хөрхийн амтай. Нөгөө Lexus нь бүр ингээ би дууралсан, би хайрлсан, би хайгцсан яриа явж идэг наасгаа ёо. За Lexus болохоор маш том алдаа хийснээ ухаарсан. Тухайн үед болохоор ганцхан өөрийгөө бодож, ганцхан өөрийнхөө одоо дур хүслийг хангаж муухай зүйл хийсэн байна. Тэг хэрвээ Shade миний араар өөр эр хүнтэй болоод тэрэндээ бүр ингээд яг наад чи ингээд хайрлаж дуурлаа, дунтаж чивтэй явсан бол миний сэтгэл бол амар шархлах байсан. Би яг тийм муухай юмыг Shade-нд хийчлээ. Үнэхээр харамсаж байгаа. Одооноос би амар хичээнэ гэд. Тэг энэ хоёр маань эргэлж нийлгээд оролдноо. You know, I can't go back and change it, but all I can do now is just try to make things better and За season 1-ээс хойш бол Shade болон Kelsey буюу хадам ээжтэйгээ харилцаанд муу хിവэр үлдсэн. Хоорондоо бүр харьцаа болцсон. Season 1-ийн tell all гэж байдаг шүү дээ. Тэрэн дээр бүр Shade ингэ хэлсэн юм байна л да. Би охиноо яаж өсгөхөө хинээрч залахгүй. Ямар ч тач би охиноо бол 15 настайд нь жирэмсэн болохгүй. Kelsey Lexus-ыг хангалттай тэгж жирэмсэн болж болохоос нь сэргийлэх боломж байсан. Гэхдээ даанч муу ээж болохоро тэгж чадаагүй. Тэ арчаагүй ээж болохоор тэгж чадаагүй. Би бол тийхгүй гэж хэлсэн маа. Тэгээ энд нь бол Kelsey бол амар уурсан. За тэр Shade хаана дуу тэгээд амар уурсан маа. Kelsey мэдээж энэ хоёрыг нийлж агаад нь бол айгуу дурамчхан байгаа. За салтынхаа талаар яриач гээд продюсер Shade-нгээс асуухад анх өөр охинтой уулзж байгааг нь мэдээд бойл гэж хэлсэн. Тэгсэн чинь Lexus дургуутсан. Тэгээ бүр ингээ уулзаар байсан учраас би тесэрч дэлбэртлээ ууралсан. Яг тэр мөчөд Lexus салъя гэдэг шийдвэр гаргасан. Одоо өөрийг нь тэгж амар ууралсан болохоор. Тэгээ тэр хоёр сасан байгаа. Салтын шалтгаан нь Shade амар ууралж тесэрч дэлбэрсэн. Тэрнээс нь болоод салчихсан байгаа. I guess a big about it, and that's why she says she loved me. yeah, I mean, that's But the main to me, reason, yes. I feel like I was not. За ингээ энэ хоёр ярилцаад одоо хоёлаа нийлгүй явах уу гэх ингээ яриа болж байгаа. Тэгээд Lexus болохоор одооноос би ингээ сайн ярилцж гин, дотроо онгойлгож гин. Одоо communication аяга муутай гэж байгаа байхгүй Lexus гэд хүнтэй ингээ дотроо уудалж би ингээд тэгээд ингээ ярьж чаддгүй. Тэгээд тэрнээсээ болоод ингээд аяга хүцээ гадаг. За тэнгууд нөгөө талаас Shade би одооноос бүх зүйлийг ууртаагаар хүлээж авахгүй 50 байх гэж хичээнэ. Гэхдээ чи дахиж намайг уурлуулах юм хийж болохгүй шүү. За Shade бол охиноо бол үнэхээр сайн хардаг аа. Тэ цаанаасаа нэг юм эвсэлтэй нэг хүүхд харах эвсэлтэй байгаад байгаа байхгүй бас эргэж нийлэхтэй зориулаа Shade бүр захиа бичсэн байдаг. За би ингээд намайг уучлаарай, би ингээд өмнөөс чинь аягүй сайн хичээн чамайг тиймэрхүү өөр хүнтэй одоо учир уруулах хэмжээний анхаарлаар дутаасан бол уучлаарай гэд тийм захиа бичсэн байдаг. Заяа бүр гараараа тавиулчаа захиа хүртэл бичиж хичээнэ уучлаарай гэд хэлнэ гэдэг бас их төлөвшил гэж би бол харж байгаа. За энэ хоёр маань ингээд дад жаргалтаагаар нийлсэн ч хамгийн чухал асуудал нь Kelsey зөвшөөрөх үгүй юу гэдэг л байгаа. Ээждээ хэлэхээс бол Lexus нэлээд тэрсэн байдаг. Ээж ингээд над руугаас ойрлж хаших чинь би тэрнээс нь бол залах чинь зүгээр л хаяа ч гэсэн намайг ийм шийдвэр гаргалаа гэд энэ бол оо миний амьдрал гэдгийг ухаарад над руу битээ тэгж ойрлж хаших цаасаа намайг жоохон ч гэсэн ингээд ойлгоод өгөөсэй гэж хүснэ. За тэгээ хичнээн тийржсэн ч гэсэн одоо хүүхдийнхээ аавын талаар ярихаас ичээд яах вэ гэд ээждээ зөриг гарган хэлж байгаа. Ээж нь бүр ингээл тэгээ ээж нь хэлж байгаа. Тэгээ Shade-ийн ч өмнөхөөс өөрчлөгдсөн юм уу? Чамтай яг тэгж новш шиг харцдаг байсан шүү дээ. Яг тэрүүгээрээ чамтай ингээ харцаад байх юм уу гэсэн чинь Lexus. Үгүй би одооноос хичээнэ. Shade надтай ингээ новш шиг харцах үед би болиулна. Тэгээ өмнөөс нь сүрсэн базаа хийж сурна. Би ингээд communication сайтай байна гэж хэлж байгаа байхгүй. Яг үнэндээ Kelsey энэ хоёрын хайртай байна уу, хайргүй байна уу, дурлалцаад байна, дурлалгүй байна уу, ерөөс нь хамаагүй заяа. Хамгийн гол нь энэ хоёр
хүүхдээ нэгдүгээр тавиад хамтдаа яаж хүүхдээ өсгөх вэ? Хамтдаа яаж хүүхдээ хүмүүжүүлэх вэ гэдэг дээр анхаараа. Хоёрдугаарт мөнгө олоо. Одоо энэ хоёрт нь ажилгүй. Тэгээ нэгч сүү памперсны мөнгө энэ хоёроос гараагүй энэ хугацаанд. Хүүхдээ ядаж сүү памперсыг аваад өгчих. Тэгээ хамтдаа өсвөлцчих. Тэгэл болоо. Өөр хоёрын хинтээ уулзж яах их над огт педли байхгүй. Just want you two to work on being parents for her and start doing what's right. Getting jobs, And that is not- being supportive, being responsible parents. She did some crappy things I'm not happy about. Their main concern needs to be providing for Scarlett. Кэлсээ тэгээд хамгийн түрүүнд Lexus-ыг жолооны курс төгсгөж одоо төвшин ахиулахаар шийддэг. Тэг ингээд охиндоо жолоогоо зааж өгч байгаа байхгүй одоо тэгээ одоо ингээд тэгхтээ ингээд бүр хамаг амар стресс нь хөдөлгөө хийчихсэн. Бөө хэрүүл. Тэгээжтэй ингээжтэй яагаастай тэгээжтэй ингээжтэй. Тэгээд Lexus бүр амар уйлаад. Би ингээд баян гэртээ хүүхдээ хардаг. Хаяа нэг жолоо барьдаг. Би нэг чинь чадахгүй байх нь аргагүй штэ гэд. Тэгээ би гайхсан байхгүй энэ кейс ямар амар ширүүн те. Залуухан бэжэж ямар амар ширүүн эмэгтэй вэ? Төмөр хадагтай юм байх та гэж бодсон чинь үгүй ээжээ guys. Манай Кэлси маань 25 настай найз залуутай. Тэгээ найз залуу нь 2 цагийн зайд амьдардаг гинэ. Тийм болохоор тэр хоёр хаяа нэг уулздаг. Тэгээ тэр нь ч гэсэн Кэлсид айгуу дэжгүй байдаг. Хувийн орон зай өгöd энэ хоёр болцоод жил 1 сарын хугацаа өнгөрч байгаа гинэ. Тэгээ энэ залуудаа бүр ингээл Lexus Shade хоёрыг муулаал заяа. Shade-тэй ажил хийдгүү, Pampers сүүч авч өгдөггүй. Би л өстой энэ хоёрыг тижээж ийн гээл амар муулаал. Lexus ч гэсэн ингээд өөрийнхөө бэлгийн тэр чиг хандлагч мэдхгүй ээжэж мэжэж гэл хаамаагүй өрхтөн таамаагүй юм яриа заяа. Зүгээр л найз залуутайгаа enjoy байл та. Тэгснэ бүр ингэж ярьдаг за. Би ер нь Scarlett-ыг өөр дээр аавна. Энэ хоёр ингээ хүүхдүүчийг аашлаад өсвөр насны хүүхдүүчийг аашлаад туртай юм хийгээ явна. Би бол дахиж твж чадахгүй. Би зүгээр охиноо өөр дээр авлаа. Гин шүү банахан базар байна. Because What was that? I said I have to go through a lawyer. I mean, do you agree? Let's just give it to you for the baby's sake. I know. Ээжийнхаа энэ сүрдүүлгийн дараа Lexus Shade хоёр жинхэнэ сайн аав ээж болно гэж харуулахаар шийддэг. Тэгээ Shade бүр 2 ажил хийж байгаа. Lexus ажилд орохоор болдгоо. Тэгээ Kelsey бүр амар ядаргаатай. Би ингээд Lexus-ийн тасан дээр байхдаа түүнийг тижээдэг байлаа, ажилтай байлаа, жолооны курстай байлаа, машинтай байлаа. Хамаагүй л хариуцлагатай байлаа. Ингэж одоо бэндтэй эрэгтэй хүн дааж хөөрцөг болж байгааг бол ямдаг. Lexus-ийг ингээ харахаар амар арчаагүй байгаа дээ. Миний бүр амар урам хугарч байна. Тэгээ хамгийн гол манайхаа Shade ингээд ажилтай гэдэг мөртлөө нэгч төгрөгөө өгдөггүй гинэ. Одоо энэ охин нь төрөөд 9 10 сар болчихлоо шүү дээ. Тэр хугацаанд бүр нэгч төгрөгөө өгдөггүй заяа. Lexus жижигхэн заримны газар ажилд ордог. Тэгсэн чинь ингээл ээжин заяа. Ингээл ихчийн дуудаал, ээжигээ дуудаал, гуруулаа ингээл амар Lexus-ыг муулаал заяа. Өөстө Lexus ихний өдрөө 17 захиалга алдсан гэсэн штэ гэл инээлт чим нэлтэл за амар ядаргаа. Тэгээ яг сайхан ажилд ороод эвлэрээд бүх юм зэгцрээд эхэлсэн чи ээж нь би ер нь энэ Lexus-ийн бэлгийн сонирхол санаа зовоод байна. Яг үндэ Lexus ингээд эмгтэй хүнд айгууг татагддаг. Тэгсээрнээ Shade-нтэй байх ёстой гэсэн тэр бодлосоо болол Shade-нтэй байгаад байна. Гээ ярилцахаар шийддэг заяа дуудаад. Тэгээ яриагаа ингэж эхлүүлж байгаа. Би ингээд чамайг хараад сошиал медиагийн чинь хараад тахаар чи дандаа охтуудын талаар ярьж байна. Чи залуусаас илүү охтодон дуртай юм биш үү гэсэн чинь Lexus бүр ингээд амар царин дотор бол би амар охтод дуртай. Стэнэр охтод дуртай нүнэ гэж мэгэл заа. Амар жаргалтай ирдэг заяа тэргээ. Тэгээ ээж нь за чи өөрөө жаргалтай байвал өөрөө одоо хувь хүн болон эцэг их хүнийхээ хувьд өсөж дэвжиж чадчихвэл надад хинтээ юутай эдэ байх чинь хамаагүй. Бол асуудал нь одоо Shade-н хоёрын харилцаа байна. Яг яах гээд байгаа юм бэ? Shade-н болохоор чамайг залуус алдаж болно. Бас тэгээд охтод ч гэсэн алдаж болно. Ийм бодлоос болоод айгүй дарамттай байдаг бах та. Гэ асуусан чинь Lexus харин тийм ээ. Тэгээ бит хоёр ярилцаад open relationship-д орохоор шийдсэн гэж байгаа юм зэ. Энэ нь ч гэсэн Shade-н дуртай байсан гэжсэн чинь Kelsey бүр шок тархин гацаад юу вэ надаар тоглоод байгаа юм тарчд юу яриад байгаа. Like I want to be with him. I want to have more kids with him. But it's But like then how do you say that if you want to be with a girl? I know. All I mean, the I time. talked about like having like a open relationship with like a woman, Are you kidding me? and he doesn't want that. So Тэг ингээ Lily хаан талаар яриад заяа нөгөө X нь явуулсан охин нь. Lily ингээ prom явна гэсэн ёстой нэр Яна мана гэж ээжтэйгээ ярилцаал. Ер нь Lily бүр бодсноос нилээн гүн зүй орж ирсэн юм шиг байгаа заяа эдний гэр бүл. За тэгээд төрийг дурсахаар гэж те нөгөө Lily-ийн залгаад хоёул ингээ prom rom те тэр одоо болсон бүх процессын талаар ярилцъя
гэд өөрийнхөө шинэ найз охинтой болон Лексустэй гуруула нүр тулсан ярьцлага хийхээр шийдэг заяа. Тэгээ очоо заяа манайх амар сонирхолтой Лили эхлээд Лексустэй үерхсэн штэ. Тэнгүүтээ араас нь дахиад Лексусийн хамгийн сайн найз Эшли гэдэг охинтой үерхсэн байгаа. Oh my god. Юу лтвэ. Гэтэ энэ Лили амар цэвэрхэн царайтай банд ажиллаж болохоор байсан байгаа зү. Тэгснэ ингээл гуруулаа нийлээл Шейднийг амар муулан заяа. Тэгээ Лили Шейд хоёр ч би бинийг үздэггүй гинэ. Шейдэн бол ойлгомжтой яагаад үздэггүй нь тий бүлэгт ингээд дараараа тавилчаад яаж тэр үн дуртай авах тий. Лили болохоор Шейднийг хитрхих ууртай байнга орилж хашгирдаг учраас хүүхэдтэй хамт байхад тохиромжгүй төрлийн хүн гэж үзэж байгаа. Тэгснэ ингээд Лилигийн шинэ найз охин нь буюу Эшли өчөө угаасаа л охтод дуртай штэ илүү дуртай. Тэгэхээр зүгээр ингээд Шейдний салаад өөртөө ингээд жаргалтай байхаар найз охинтой болооч тэ гэсэн чи Лили ажнаас нь орж ирэл. Тийштэй чи одоо ингээд хүүхдэж бодно өөрийгөө ч бодно тэ сэтгэл зүгээрээ болон бие махбодороо ч ингээд өөртөө хайртай тийм өөртөө сайн хүнтэй байх хэрэгтэй. Well, I mean, as long as she's feeling like loved and As long as you are too. You have to remember that. To provide for her completely, you have to provide for yourself too, like mentally and emotionally. yeah. I mean, I think both of us know that you like girls. You really think about it. За ингээд энэ хоёртой ярилцсан чинь Лексус чинь толгой бүр эргээ яваад өгсөн. Өргөж болохгүй өрөөлөгч болохгүй гэдэг нь заяа. Тэгээ Шейдэн бүр манайхаа аргаа бараа ингэсэн байгаа. Охидтой бэлгийн харилцаанд орж болно. Тэгээ one night stand ч юм уу тиймэрхүү байж болно. Гэхдээ зүрх сэтгэлээрээ татагдахгүй байх хэвээр. Тэгж болохгүй шүү гэж хэлсэн байгаа. За бас өрөвдмөр ч юм шиг. Тэгээ ээж нь ингээд гайхаад. Тэгвэл боддоо Шейдэн ингээд яг чамд яг юм адилхан юм хийж ингээд бод. Чамтай ингээд эргэж нийлсээ буцаад нөгөө нэг араараа тавьсан хүнтэйгээ өргөж уулзаад би одоо ингээд бэлгийн чахир амж байгаа мэдгүй юм шиг байна. Би ингээд гомо юм шиг байна гэж хэлвэл чи яах юм гэсэн чинь Лексус би шаргалахгүй юм шиг байна. Би зүгээр ингээд эрх чөлөөгөө идэлнэ. Тэр хүний л эрх гэж бодоод би зүгээр ингээд эрх чөлөөтэй амьдрна гэж байгаа байхгүй. Тэгээ ээж нэг нь үед анхудаага бараг Шейдний талд ордог хаа. Тэгвэл чи битээ хосын харилцаанд бай. Эхлээд өөрийгөө яах гээд байгааг ол. Шейднийг л муу залуу болгоод салж нийлээ яваад ах юм гэж зэмлдэг. За тэгээд бас л зориг гарган одоо Шейдэнд Лилитэй уулзнаа хэлдэг. Над руу хин заалгасан гээч гэлтгсэн чинь Шейдэн хин гэсэн чинь Лили гээл. Царай нь хувс игээл Шейдэн бүр ингээ шууд эхэлдэг заяа. Чи амлалтаа санаж байгаас тээ. Намайг юу уурлуултыг мэдж байгаац тэгээл царай нь амар сонирн болоод эхэлдэг. Тэгээ Шейдэн бүр айцсан байгаа байхгүй юу? Тэгээ Шейдэн бүр айсандаа болоод Лилиг зүгээр ингээд сохроор үгүй ядцсан заяа. Лили зүгээр л чамайг гей байханд хэвэн гэж итгүүлэхийг хүсэж байгаа. Тэр бол миний амьдралыг нураасан хүн. Лили бол миний амьдралтаа уулзчихсан хамгийн муу хүн. Гэ бүр ингээд сохроор үгүй ядцсан. Lily's just the worst person. Тэгээд зүтгэдэг бол Лексус бүр ингээд улаан цайм Лилигээ өмөрөн заяа. Чамд л тэгж муухаар нөлөөлсөн болохоор надад бол сайнаар нөлөөлсөн. Би ингээд өөрийгөө хин гэдэг ямар хүн гэдгийг олж мэдхэд надад сайнаар нөлөөлсөн гэв. Зүтгэдэг нас яг юу болоод байна. Тэгээ Шейд хэлж байгаа. Би чамаас хизээ салахгүй. Чөөр хүнтэй болсон ч гэсэн чамаас л хизээ салахгүй гэж байгаа. Тэгээ өмнөх алдааг нь бүрэн мартаагүй сэтгэлэн шархалсан хിവэрэ байгаа ч гэсэн салах хэмжээний тийм бодол орж ирээгүй гинэ. Тийм болохоор одоо Лексусээс хол байна гэж бодох төдөд үхмээр санагдаг гэж байгаа. Шейдэнд. Тэгээ уйлдаг өөрхийн амтан заяа. Тэгээ яг энэ уйлж байгаа хэсгийг хараад олон хүмүүс Шейдэн яг мансуурсан байна гэж ярьдаг. Нэг мансуурсан царайд байгаа. Төгсгөлийн анги Скарлетт охин нэг нас хүрч төрсөн өдрийн баяраа тэмдэглэнэ. Тэгээд Лили Шейдэн хоёр айгүй тийм нөгөө тилтэрсэн те нөгөө өмнөх одоо бэлгийн чиг харилцааны ярианаас болоод айгүй тилтэрсэн хоорондоо ойлголцохгүй хэрүүлтэй тийм уур амьсгалтай баяр дээр ирдэг. Тэгээ Лексус айгүй муухай ингэж хэлж байгаа. Би өөрөө Шейдэнтэй хамт байх ёсгүй хүн болохоро ингэж муухай ингэ мэдрэмж аваад идэг баха. Ингээ ярьжсэн чи ээж нь хажууднаас нь орж ирээ. Магадгүй Шейдэн өөрийгөө хин гэдгээч мэдхгүй найз охинтой байх ёсгүй баха гэж хэлж байгаа. Not happy, and maybe that is why I am acting the way I am. Maybe I shouldn't be with Shaden because he doesn't deserve this. He doesn't deserve a girlfriend that treats him this way. And Or maybe that he doesn't deserve a girlfriend that's, not sure who she wants to be with. За тэгээ төрсөн өдөр дээр амар муухай хэрүүл болдог. За Скарлетт баацсан байдаг байхгүй юу? Гэсэн чинь ингээ Лексус харснаа. За охиныхоо памперсыг солиорой гэл Шейдэнд өгчтий. Тэгэл бөөн хэрүүл болж байгаа. Шейдний өнцгөөс болохоор Лексус гэ шал өөр юмд ууралцсан уураа памперснаас болж надад гаргасан. Тэгээ гэр бүлийнхнийхээ өмнө намайг доромжилсан. Ямар ч эрэгтэй хүн ийм зүйлийг төвчих ёсгүй гэж хэлж байгаа. Лексусийн өнцгөөс болохоор охины памперсыг соль гэж хэлсэн чинь над руу айгүй муухай харсан.
Тэр нь миний уурыг хүргэсэн. Тэгээд хэрүүл болсон гэж байгаа. Тэгээ Шейдэн бол яг энэ өдөр шийддэг. За тэгээ энэ хоёр ч ингээл гэрийнхнийхаа өмнө ингээл хамаг ирсэн цочтынхаа өмнө бүр ингээл хэрэлдээл бараг зодтолдохгүй заяа бүр амар муухай хэрүүл болдог байхгүй юу? Тэг ингээд угаасаа хоёр талынхаа нээж тэр Lexus-ийн гэрийнхэн, Shade-ний гэрийнхэн ч бүгдээрээ энэ хоёрыг салаасай. Тэг хамт байх ёсгүй хүмүүс байна гэдэг тэр бүр яг энэ мөчөд санал нэгдсэн. Shade-н ч гэсэн яг энэ өдөр салъя гэж шийдсэн маа. Одоо болсон. Би дахиж ингэж яж чадахгүй. Ер нь бол бүх юм намайг ингээд амар уурлуулдаг. Тэгээ би зүгээр ингээд хариу реакц гаргаад ууралчаар бүх юм миний буруу болчдөг. Тэрнээс би амар залхаж байна гэдэг. Тэгээ ер нь бол салах юмд орж байгаа маа. I'm not going to keep doing that. No, I bow down to this girl way too much and I'm done. Shade and Lexus arguing in front of her entire family was kind of not good for Shaden, considering Lexus болохоор би ингээд жилийн дотор 4-5 өөр хүн болсон. Тэгээ ингээл нэг Shade-н тайртай гээл, нэг Lily тайртай гээл, нэг ингээ охин сонирхол, нэг залуу сонирхол, нэг ингээ хоёр хүүс хоёул ингээ сонирхол гормоноос болоод байгаа юм уу? Яагаад аа? Юу гэсэн би өөрчлөгдөд байгаа. Тэгээ энэ бүх өөрчлөлт бит хоёрын харилцааг үгүй хийчлээ гэдэг. За тэгээд season 2 дуусж байгаа маа ингээд бүх ангин дуустдаг. I've just changed so much so quickly, just in a year. I've been 4 or 5 different people in a year, and it's literally destroying my relationship with Shaden. За шоуны дараа энэ хоёр мань хоёулаа олон нийтийн одоо хараанаас нуугдаж амьдрах болсон. Тэгээ айгүй сонирн заяа манайхаа нөгөө эмэгтэй хүнд илүү дуртай муртай гэж боо юм болоод байсан. Lexus маань 2021 онд буюу охиноо дөнгөж 4 настай байхад нь дахиад нэг охинтой болсон гэж байгаа. Тэгээ нэг охинтой болсон байгаа. Тэгээ одоо 2 хүүхэдтэй. Тэгээ одоо хүртэл тэр залуутайгаа амьдард юм байлээ. Тэгээ нэмээд OnlyFans ажиллаулдаг болсон юм байлээ. Мэдээж Shade-ндээ co-parenting гэж Scarlett-ийг өсгөж байгаа. Shade-ний хувьд болохоор өөр хамтрагчаас 3 хүүхэдтэй болсон гинэ. Эхнийх нь болохоор Scarlett, хоёр дахь нь болохоор бас нэг охин байдаг. Гурав дахь нь болохоор одоогийн хамтрагч Jasmine-аас нэг хүүтэй юм байлээ. Тэгээ одоогийн байдлаар Shade-ний хувьд bodybuilding-ийн тамирчин гэж байгаа. Bodybuilder гэсэн. За харин манай Kelsey, манай эмээ маань 25 настай найз залуутайгаа бүр суугаад гэр бүл болоод 2 ихэр хүүтэй болсон гинэ. Өрөөдөл нь биелсэн байгаа зү. Ягч бүр ингээ улам залуужаад ингээ жавхаацсан заяа. Бүр ингээ амар гой урал хэлэгдсэн. Амар гоё ихч ингээл 2 ихэр хүүхд мөхтэй болцтой. Үнэхээр тасархай амьдарч илээ. Ихч бол миний хувьд бол Lexus ухаантай охин байсан. Хангалттай гоё потенциалтай хөрх охин байсан. Тэгэд яагаад тий OnlyFans хийх замыг сонгосон юм бэ лээ. Тэгээ Америкчууд болохоор яг энэ OnlyFans хийж байгаа эмэгтэйчүүдийг айгуу тийм дэмждэг гэж би харсан. Яг л нөгөө unexpected-ийн зарим нэг одоо охтууд нь жишээлбэл Makayla, Miraka гэдэг нэг охтууд OnlyFans хийсэн байсан шүү дээ. Тэгээ яг тэр талаар нь ингээд амар дэмждэг юм билээ. Яг эмэгтэй хүн гэж чадчихээн тий. Бага аймаараа мөнгө олж ин гэл нэг тиймэрхүү чаддсан байлээ. За тэгээ манайхаа энэ удаагийн урт удаан дугаартайгаа хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд за тэгээ төгсгөлдөө ирэхэд манайхаа оюунлаг Viber урамшуулт хөтөлбөр оролцоод энэхүү хоёр гоё бүтээгдэхүүнийг авч хэрэглээд гоё үр дүнд хүрээд тураад тий батг матгнаас салаад хажуугаар надтай болох боломжтой юм байгаа шүү. Тэгээ та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн бол энэ доор гарч байгаа утас руу холбогдоорой. За тэгээ дараагийн хаан дугаараар уулзтлаа. Bye bye.